Ерөнхий сайдын үүрэг даалгавар болсны дагуу шалгалт хийсэн байгаа. Нийт одоо ажиллах хүч ер нь оновчтой байгаа эсэх одоо өнөөдөр яг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд нь одоо таарч тохирж байгаа эсэхтэр нь бол наривчлсан судалгаа хийсэн. Нийтдээ төмөр замын яг мэрэгжлийн хүмүүс бол нийт ажилчдын 60 орчим хувийг эзэлдэг юм байна. 40 орчим өв нь бол дандаа удирдах багийн бүрэлдэхүүн байдаг юм байна гэдгийг дүгнэлт бол гарсан. Засгийн газраас бол арга хэмжээ аваад энэ удирдлагын багийг илүү цомхон илүү мэрэгжлийн болгох чиглэлээр бол бодлого шийдвэр гаргаж ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Ер нь энэ ташрамд хэлэхэд төрийн өмчт үйлдвэрийн газруудын тоог багасгах, үйл ажиллагаа төрлөөр нь нэгтгэх чиглэлээр засгийн газар бас бодлого гарган ажиллаж байгаа. Жишээлбэл 21 аймагт байдаг аз зааг нэг үндэсний хэмжээний аз заа болгож өөрчлөх. 21 компани төлөөлөн удирдах, зөвлөл, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын баг гэх нь том зардлыг байхгүй болгох чиглэлээр бол бид ажиллаж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр хорооны хурал нь бол аль биесийн шийдвэр гарсан. Ойрын хугацаанд засгийн газраар орж шийдэгдэнэ гэж ингэж ойлгож байна. За хоёр дахь төвшөнд бол эрчим хүчний салбар дээр нийт 25-6 төрийн өмчт үйлдвэрийн газар байдаг. Эдгээр газруудын үйл ажиллагаа төрлөөр нь нэгтгэж, нийлүүлэх зарим шаардлагагүй байгууллагуудыг нь татан болгохыг бол зорин ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. Жишээлбэл өнгөрсөн 7 хоногт Эрдэнэс Монголын 2 охин компани татан болгосон. Дараачийн засгийн газрын хуралдаанаар жишээлбэл одоо Клеренгийн төвөөс өсвөлээд хөрөнгийн биржийг биднээс IPO гаргацсан бол тэр Клеренгийн төвийг бол бид төрд байлгах шаардлагагүй татан буулгаад энэ одоо олон нийтийн өмчлөлд шилжсэн байгаа хөрөнгийн бирж хувьцаат компани өөрөө тэр үйлчлэгийг аваа явдаг байх нөхцөл рүү оруулах жишээ нь. Гэх мэтлэнгээр ингээд төрд байгаа зардал нэмсэн ач холбогдолгүй хувийн хвшлэр гүйцэтгүүлж болох эдгээр ажлуудыг бол хийж хэрэгжүүлнэ гэсэн юм зорилгыг тавьж байна. За Улаанбаатар хотын тухайд нийтдээ 108 орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байгаа. Эдгээр газрыг 55 дээр аваачих зорилгыг бол тавиад ажиллаж байгаа. Боломжтой гэдгийг нь бол хотын дарга, хотын холбогдох албаны хүмүүстэй бол суугаад энэ асуудлыг бол ярилцаад ойлголцсон шийдлийнхаа хэсгээр явж байгаа гэж ингэж ойлгож болно. Жишээ аваад ярихад жишээ нь 9 дүүрэг ёсвэлийн амралтын газартай, совлолтой. За тэгэл одоо ярих юм бол бүгдээр бохир соруулдаг машинтай гэл ингээд ярих юм бол асар их тийм зүйл дээр бол манай төр өөрөө төртөд байдаг. Тэгэхээр эдгээр асуудлыг нь хувийн хвшилд өгөх нөхцөлийг судлаа гэдэг юм үүрэг чиглэж. Нөгөө талаас хувийн хвшилд баталгаатай итгэлтэй хөрөнгө оруулах боломжийг бас төр хангах ёстой. Түүнээс ингээд жилээр нь гэрээ хийгээд ажлын захиалга нэг жилээр хэмжигдээд явхаар ихээгийн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд орчин үеийн хот тогтчлтын шаардлагыг хангах хэмжээний томоохон одоо машин техникийг авах боломж нь бол хомигдмал байд юм байна. Тэгэхээр одоо ерөөсөө хувийн хвшлийн дунд нээлттэй сонгон шалралтыг хийж төрийн хийгээд байсан цэцэрлэгчлэлт, хот тогтчлт, зам цэвэрлэгээ маш олон ажлуудыг ховж шилжүүлнэ. Шилжүүлэхдээ олон нийтийн нүдэн дээр ил тод явуулна. За мөн дээрээс нь урт хугацаанд яг тэр чиглэлээр дагнж ажиллах нөхцлөөр нь хангаж өгнө гэж. Ингэж хувийн хвшилд илүү баталгаатай хөрөнгө оруулалтыг хийж ард иргэд болон төр засгийн өмнө томоохон хариуцлага хүлээж ажиллах боломжтой маа гэж ингэж бол үзэж байгаа.